MJL Евростуудынхаа Италийн Ром хотод ирээд байна. Ингээд Ром хотод суралцж байгаа оюутнуудтайгаа танилцъя. Ингээ өөрсдөө танилцуулаач. Намайг Ирхвэр гэдэг. Энэ жил Ром сурахаар ирсэн байгаа. Тэгээд өнгөрсөн жил бол Перужигийн их сургуульд хэлний бэлтгэлээр сууж исэн. Тэгээд намайг Баса Октасвэр гэдэг. Ромыг сургуульд сурдаг Ла Сапиенца гэдэг. Тэгээд энд ирээд 2 жил болж байна. Тэгээ нааша анх ирж суралцахад тэгээ ямар арга замаар суралцж байсан юм бас сонирхож байгаа хүмүүс байж магадгүй. анх ирж байхад бол ер нь нийт ташраагийн байгууллагаар анх танилцж ирж байсан. Тэгээд тэнцээ анх хэлний бэлтгэл нь Хятад Чонгондогийн хотод 1 жил хэлний бэлтгэлд суугаад тэгээ наашгаа тэнцэнэ шалгалт өгөөд одоо материалдаа бүрдүүлж сургуульд орох материалдаа бүрдүүлээд тэгээд шалгалтандаа ороод тэгээд тэнцэнээс шалгалтнаа тэнцээ хариугаа аваад тэгээ визээ хүлээж байгаа 8 сард ирж ирсэн тий. Одоо яагаад Итали гэдгийг сонгох болсон бэ? Анх ер нь бол тэгээд түүх соёлонд таалагдаад тэгээд ер нь Итали гэдэг Европын нэг тийм сор улсын орн гэж бодвол тэгэл ер нь л айгүй тийм анхных гэдэг утгаараа Европ бас үзмэр санагдаад боломж гарсан үед нь тэгээд ирсэн дээ. Тэгээд ер нь ирсэн үед ямар санагдсан? Ер нь бол тэгээд дажгүй анх яг бодож исэн сэтгэлээс бол яг хүрч чадаагүй л дээ. Яг ингээ би бүр арай л гоёр төсөөлсөн байсан ч гэж магадгүй. Гэхдээ ер нь бол айгүй тийм үзэх юм ихтэй. Яг түүх соёл гэдэг утгаар нь бүх юм аваад үлдсэн байсан л та. Тэгээд бас сургуулиуд нь ч гэсэн яг өөрснийгөө онцлогтой хотын юу бүх юмуд нь онцлогтой. Тэгээд сүм дугнууд нь ч гэсэн айгүй тийм урлагийн тийм юугаар бол үнэхээр тийм гоё. Байж чадсан. Чиний хувьд ямар байсан бэ? Анх Италид ирчээд ер нь бол тэгээд боцож ирснээс арай л одоо юу гэмдэ арай л доогуур байсан. Тэгээд Итали чи айгу гоёор төсөөлөл ирсэн. Гэтэ яг нь муу юм байхгүй л тэ зүгээр төсөөлж ирснээс арай л өөр байсан л гэж хэлмээр л та. Одоо чи юу амьдж байгаа орчин юм уу? Итали хүмүүс юм уу? Үгүй юу сэтгэл яг боссоос өөр өсө гэж. Үгүй сэтгэл сөрүүлсэн байхгүй л зүгээр Итали одоо хамгийн эртний одоо эртний байрлагуудаас ахуулаад айгу тийм яг тэ киногоор төсөөлсөн. Тэгэл Итали айгу гой кинонууд байж тэгээд тэрүүгээр төсөөлөд ирсэн. Түүнээс ч муухай юм байхгүй л зүгээр л шал өөр л байсан л гэж хэлмээр л дээ. Тэр юусэл өөр байсан бодож ирснээс. Амьдралтай арай ойрхон уу? Тийм юм бол тэл. Ер нь хитрхи кино үзсэн байл л та. Итали найз нартай болж гэнэ үү? Итали хүмүүс ямар санагдаж байна? Тий, Итали хүмүүс гайгүй. Тэгээд ер нь айгу найрсаг халуун цустай хүмүүс гэж ярьдаг айгу тийм одоо галзуу айгу дотн байдаг сэтгэл дойр. Тэгэл бид хоёр чи Монголоос ирсэн хэрэг бас айгу дотн гоё хүлээж авдаг чинь Монголыг бол Италичууд Италич гэдэг тэгэл дэлхийд ерөөс танигдсан хөдөө байгаль газраар Монголыг очиж үзэх миний мөрөөдөл гэж ярьдаг. Тэгээ бид хоёр Монголоос ирсэн гэдэл хэд айгу дотн хүлээж тийм монголчууд уу гээл ерөөс анх удаа монгол хүнтэй уулзна гээл ерөөс Италич айгу гоёр л хүлээж авдаг тий. Одоо Италийн өөр хотод сурч байгаа монгол оюутнуудтай холбоотой байдаг уу? Хэд орчим монгол оюутнууд сурдаг вэ? Тэр нэг хичнээн монголчууд Италид байдаг болоо. Ер нь бол Италид миний сонсч ирснээр бол нэг 200 орчим байдаг гэсэн. Тэгээд ер нь бол тэгээд бид нар яг Чонгондогод яг тэр нэг хятад хэлний хэлийг сурж байхдаа хамт байсан хүмүүстэй бол ер нь холбоотой байдаг. Тэгээ бас тэрнээс гаднаас ингээд тэр хотуудаа байдаг ч юм уу тэр хүмүүстэй нэг таньдаг болсон хүмүүстэй ч гэсэн холбоотой байдаг. Тэгээд ер нь бол тэгээ гайгүй холбоотой байдаг дээ. Одоо энд өөрсдийнхөө зарлалаа суралцж байгаа гэсэн. Тэгээд сургуулийн төлбөр тэгээд амьдралын зарлал хэд орчим болох вэ? Ерөнхийдөө бол тэгээд амьдралын сургуулийн төлбөр бол нэг 500 орчим байдаг. Тэгээд нэг тэтгэлэгтэй хамрагдаад ч юм уу нэг тэрэндээ ачих юм бол 100 гаруй евро болоод тэнд ер нь бол нэг 200 евро ч юм уу сургуулиас онцлогтой тэгээд тэр нь хэм хөнгөлөгдөн тэтгэлэгдэн. Тэгээд амьдралын зардал гэх юм бол ер нь тэгээ байр нь бол 250-аас нэг 500-ийн орчимд бол байр байдаг. Тэгээд тэндээс тэгээ ер нь тэгээд оюутнууд юм чинь арай хямд дээрээс нь Италийн зардал өндөр болохоор бас
арай хэмдийн сонгол ингээл хайгаал олдог. Тэгэл нэг тиймэрхүү л үү. Тэгээ ер нь бол хоол хүнс бол гайгүй бас байрал олчих юм бол ер нь цаашаа цогцоод юм явж болохоор л үү. Одоо саяхнаас Италид монголчуудыг суралцсан гэж ойлгож болох уу? Саяхнаас. Ерөнхийдөө бол тийм саяхнаас гэж ер нь бол баг анхны хүмүүс нь бол баг 5 жилийн өмнөөс байгаа баг. Тэд нар нь бол баг анхны хүмүүс ч юм уу тий. Тэгээ ер нь бол баг тэр хүмүүс нь бол цөөхөн идэв хүмүүс л яг тэр үед ирсэн баг. Тэгэл төгссөн хүмүүс нь ч гэсэн бол баг цөөхөн л байгаа. Тэгээд замаасаа шантрахгүй тэгээ цаашаа явахгүй бол бас хүний газараас хэцүү л. Одоо Монголд байхад бол Италиг сонирхдаг байсан. Тэгээд Монголоос ирж Ромыг үзэж байгаа ч юм уу тийм хүмүүс байна. Тий, ер нь бол монголчууд айгүй ирдэг болсон байлээ Урдны хот бол Ром хот. Тэгээд монголчууд урдныхаас илүү аялах дуртай, нүд тайлж одоо юм үзэх илүү сонирхдаг болсон байлээ Урдны хот. Тэгээд Ром ер нь Италид их ирдэг. Тэгээд Ромд улсын нийслэл бас амар ирдэг. Ер нь бол монголчууд их ирдیں۔ Тэгээд би тэдний дагуулж яваал тэгээд юм үзүүлэл монгол хүмүүстэй танилцаад. Ер нь бол монголчууд айгүй их ирд юм уу? Гайгүй ирдэг. Одоо Монголоос ч юм уу өөр газраас ирж Ром хоттой танилцсан юм бол хоёр хичээлээ завч үлрүүгээр бас тэгж хот танилцуул боломжтой гэсэн. Тийм, ер нь бол тэгээд Ромд айгүй цөөхөн монголчууд байдаг ч илгүй бид хоёр л одоо байдаг. Тэгээд бид хоёр ер нь хичээлийн заваар ер нь бол туслалцаагаараа айл болох боломжтойгоор л монгол хүмүүстэй Ром хотыг үзүүлэх дуртай байна. Тий. Тоортой яаж холбогдох боломжтой? Тэгээд бид хоёртой холбогдох ч амархан байл гэдэг. Тэгээд монголч цөөхөн үнэтэй хүн амьтанд холбогдол Итали сурдаг оюутнууд байна уу гэл. Тэгээд тэр дундаа Ромд байдаг хоёр банд байна. Бид хоёр ч хоёулахнаа банд энд. Тэгэл бид хоёртой холбогдох амархан байл гэдэг. Тэгэл монголч жижиг юм чи Facebook байдаг, нэтээр мессенжерд юу гэдэг тэрүүгээл хүмүүст холбогдол тэгэл болоход гайгүй л гэдэг. Хоёр тэгээд цаашдаа ямар зорилготой? Тэгэл ер нь бол тэгээд сургуулаа хэмжээний төгсөөд тэгээд цаашаа чадвал магистр өөр улсад ч юм уу хамгаалаад ямарсан. Тэгээд Монголдо ер нь л очиж ажиллаж амьдрах гэсэн зорилготой л байгаа. Ер нь бол тэгээд амжилтанд хүрэхэд л ер нь цаашдын зорилго шүү дээ. Тийм л зорилготой. За тэгээд хоёрт амжилт хүсье. Баярлалаа. Тэгээ бид хоёрыг Монгол Еврос сайт админ энэ бид хоёрыг үрж Ром хотод ирж бид хоёроос ярьцлага авсанд их баяртай байна. Тэгээ бид хоёр одоо их зоригтой. Тэгээ цаашдын одоо монголчууд залуучуудыг хандаж хэлэхэд энэ мөрөөдөлтэй байгаасаа мөрөөдөлтэй өвдөлтэй байгаасаа зоригтой байгаасаа л гэж хүсэж байна да. За баярлалаа. Сайхан үг хэллээ. Тэгээд намайг одоо манай студийнхнийг хүлээж авч Ром хотод танилцуулах жаад маш их баярлалаа таар. За цаашдын ажил үзэх амжилт хүсье. За тань ч гэсэн баярлалаа. Тэгээд Баярлалаа. за таны ажил үзэх гэсэн амжилт хүсье. За.